Hey you guys, за юу цаана. Энэ удаагийн бичлэгээр лууд хэмжиг анимын гол дүр Son Goku-гийн бүх өөрчлөлтийг танилцуулъя. За анхны өөрчлөл нь Goku-гийн бага наснд тохиолдох бөгөөд тэргэл сар харснаар агуу бич болж өөрдөг. Ийхүү бич болж өөрснээр түүний хүч чадал нь агуу их болдог ч өөрийн оюун ухаанаа алдаж харсан бүхний зүйтгэдэг сурталтай. Үүний дараа Goku өсвөр насны дээр ирсэн баг бөгөөд дэлхийг Vegeta Nappa нараас хамгаалахын тулд Kai хаанаас сурсан Kaioken гэх техникийг ашигладаг. Goku ух техникээр өөрийн нуугтмал кийгээс хэрэгэдэг ба түүний биенээс улаан кий цацардаг байна. Намек гариг дээр Frieza Gokuтэй тулдах үед түүний найзуудыг алснаар Goku-гийн уур дээдхтэй хурж улмаар домог туурал буюу Super Saiyan төрхөндөө ордог. Majin Vegeta-тай тулдах үед Goku Super Saiyan 2 хуралтай ордог. Majin Buu-тай тулдах үед Goku цаг хугацааны өрөөнд хийсэн бэлтгэлийнхаа үр дүнг харуулж Super Saiyan 3 хуралтай ордог. Уг хуралтай орсон Goku Majin Buu-тэй тэнцэх хэмжээний хүчтэй болдог. Goku Baby Vegeta-д ялагдах үед тэнгэрт буй тэргэл сарыг харснаар агуу алтан бич болон хувирч харсан бүхнээ сүйтгэдэг. Son Goku өөрийгөө хянаж чаддаг ба Super Saiyan 4 хуралтай ордог. Goku сүтгэлийн болгон вирустэй тулдуулахын тулд 5 саянчууд нийлж Goku-д хүчээ өгснөөр Super Saiyan God хурал үүсдэг. Frieza дахин дэлхийд ирэх үед Whis Vegeta 2-той хийсэн бэлтгэлийнхаа үр дүнд Goku Super Saiyan бүлэг хуралтай ордог. Хоёр ертөнцийн тулааны тэмцээний үеэр Goku хийдтэй тулдаж байхдаа Super Saiyan бүлэг хурал дээрээ Kaioken техникийг нэмж ашигладаг. Бүх ертөнцийн тэмцээний үеэр Goku өөрийн техниктэй унаж өвхлийн ирмэгт ирэх үед бурханч хүртэл амар орч чаддаггүй үлэмжтэй төлөвийг сэргээдэг. Үүний дараа Goku үлэмжтэй төлөвийг бүрэн эзэмшдэг ба түүнийг жирэнгээс босод хүн зогсоож чадхааргүй хэмжээнд хүчтэй болдог. За тэгээд энэ удаагийн бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Сабатарга бити мартаарай. Баярлалаа.